7352M загварын 3 ширэмтэй керамик тавцан билетийн ажиллагааны загварыг танилцуулъя. Хэрвээ та тавцан билетийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байрлах линкээр орно. Тавцан билетийг ажилуулахдаа эхлээд асаах унтраах товчлуурн дээр дарж ширмээ сонгоно. Энэхүү тавцан билетийг 1-9 хүртэлх түвшинд халалтын хүчийг нь тохируулж болно. Та халалтыг нэгсэх тохиолдолд слайдын мэдрэгчийг зүүнээс баруун тийш, багасгах тохиолдолд баруунаас зүүн тийш гулгуулж тохируулах бөгөөд таны тохируулсан халалтын түвшин ширмний индикатор цонхонд харагдана. Тавцан билетийн баруун ширм тэлж халдаг. Энэхүү ширмийг ажилуулахын тулд та эхлээд ширмээ сонгоод удирдлагын дээр байрлах тэлэг тэмдэглэгэн дээр дарж тэлэлтийг нэвтэрчүүлэх бөгөөд тэлэлт идэвхсэн үед ширмний индикатор цонхонд улаан гэрэл асна. Дунд хэмжээгээр тэлэх үед гэрэл анивчих бол том хэмжээгээр тэлэх үед гэрэл тогтмол асна. Тэлэлтийг унтрахдаа та тэлэлтэн дээр нэг удаа дараарай. Тухайн ширмийг унтраах үед халуун багааг илтгэх ээч үсэг гарах бол ширм хурж температур буурсны дараа ээч үсэг арилна. Хэрвээ та билетгээ дахин ажилуулах шаардлага гарвал халуун ширмээ ашиглан эрчим хүчээ хэмнээрэй. Энэхүү тавцан билетийн 1-9 минутын таймертай бөгөөд та таймерыг идэвхжүүлэхдээ эхлээд ширмээ сонгоод цагны тэмдэглэгэн дээр нь дарж слайдер удирдлагаараа уртлын оронг, нэмэх асах мэдрэгчээрээ арын оронг нь тус тохируулна. Таймерыг та хит хитэн ширмэн дээр зэрэг идэвхжүүлэх боломжтой бөгөөд дараагийн ширмэн таймерыг тохируулахдаа өмнөх үйлдэлээ давтна уу? Тохируулсан хугацаа дуусны дараа харгалзах ширм унтарч 30 секундын турш дохиод уурна. Энэ үед таймер тохируулаагүй болон таймерын хугацаа дуусаагүй ширмний ажиллагаа хэвийн үргэлжлэхийг анхаарна уу? Таймерыг арилгахдаа эхлээд ширмээ сонгоод таймерын товчлуур дээр дарж цуцална. Тавцан билетийг хүүхдээс хамгаалах түвшийг хэрхэн идэвхжүүлэх зааварчилгааг үргэлжлүүлэн хүргэе. Тавцан билетийг хүүхдээс хамгаалах түвшийг идэвхжүүлэхдээ та цоошны тэмдэглэгэн дээр нь 3 секунд удаан дарснаар удирдлагын дээр LO гэсэн тэмдэглэгээ гарна. Хүүхдээс хамгаалах түвшээ идэвхжсэн тохиолдолд асаах унтраах товчлуурнаас бусад бүх товчлуур идэвхгүй болно. Түвшийг унтраахдаа цоошны тэмдэглэгэн дээр 3 секундын турш дарж идэвхгүй болгоно. Энэхүү тавцан билетийн керамик хүчээр сав болохгүй бөгөөд та хавтгай ёроолтой ширмний диаметртэй ижил хэмжээтэй савыг сонгоо хэрэглээрэй. Хэрэглэгч танд Colon брендийн TCX 6352M загварын 3 ширэмтэй керамик тавцан билетийн ажиллагааны загвар танилцууллаа.